Сайн байцгаана уу? Нэкигийн сууг тавтан морилно. Уушигны багтаамжийн шинжилгээ үздэг. Тодорхойлдог шинжилгээ. За өнөөдрийн шинжилгээнд болсон байна. Тэгээд вакцины шинжилгээнд орсон хүмүүстээ эмнэлгээс ингээд 10,000 оны копны купон өгдөг байна. За кофе аваарай. За баярлалаа. Ямар гоё олон үндэсний төвийн байна. 저희 болохоор 외국인 한테는 진짜 해내기 많이 드리고 있습니다. сайн байцгаана уу? Нэкигийн сууг тавтан морилно. Намайг Баяр сайхны нэрөө гэдэг Суван хотод 20 гаруй жил амьдарч байна. Өнөөдөр та бүхэндээ Суван хотын сонин сайхнаас мэдээлэлдэг контент эхэлж байна. За хэдүүлээ Чунгагийн эмнэлэг дээр ирсэн байна. За хамтдаа орцгоё. Баярлалаа. Манай контентыг хүлээж авсан баярлалаа. За таньдсан манай байгууллагын контентэнд оруулж аваад маш баярлалаа. Тэгээ одоо бол манай өрөөлөө. За тийм. сайн байцгаана уу? 안녕하세요. За кофе аваарай. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Халуун кофе гоё шүү. Гадаа хүйтэн байгаа болохоор нэрээ. Харин тиймээр бүр огцом хөдөрчлээ тийм. Ханы тамуу гайгүй үсттэй. Гайгүй. Өөрчлөлөгч хэрэг. Ер нь бол холбогдоод мэдээлэл аваад ирж байгаа хүмүүс зөндөө байгаа. За өнөөдөр ингээ контентэд маань оролцож байгаа юм чинь урангой манай одоо үзэгчид өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За Global Embassy үзэж байгаа үзэгчдээ яг энэ өдрийн бинтийг хүргье. Тэгээд намайг урангой гэдэг Солонгос ирээд 8 жил болж байгаа. Яг одоо стресс судлалаар сургууль сурж байгаа оюутан. Тэгээд энэ Суван Жунгаан эмнэлгийнхаа монгол орчуулагч байгаа. Солонгос нөхөр 2 хүүхдийн хамт гэр бүлээрээ амьдарч байна. За тэгвэл энэ хаалганаас эхэлчихье. За манай тасагт болохоор Монгол, Орос, Хятад, Вьетнам, Непал, Филиппин, за тэгээд Узбекистан, Казахстан гээд олон орны орчуулагчид бүгдээрээ хамт нэг баг болоод ажилладаг байгаа. За одоо энэ ч болохоор манай сэтгцийн тасаг. Сэтгцийн тасаг харагдаж байна. Тэгээ яг манай монголчуудын тухайд болохоор сэтгцийн эрүүл мэндэд яг төдийлөн анхаар сураагүй юм санагдаад байгаа. Яг гэвэл сэтгцийн эмчит үзүүлнэ гэж явж байгаа хүмүүс бараг ер нь бол байдаг байгаа. За дараагийн тасаг болохоор ерөнхий мэдцлийн тасаг. Одоо цагаан мах гараад ч юм уу те эсвэл олгооны өргөсөлтөй болоод ирж байгаа тохиолдолд ер нь ерөнхий мэдцэл гэсэн. Бүр хүнд том мэдцэл бол дараагийн шатны эмч рүү явах шаардлагатай болох байгаа. За дараагийн тасаг нь болохоор одоо тэнцээ яаралтай тусламжийн тасаг харагдаж байна. Яаралтай тусламжийн тасгийн тухайд гэх юм бол одоо даатгалгүй ч юм уу те эсвэл даатгалтай байсан ч гэсэн яаралтай тусламжаар эмнэлэгт чад нэмэлт төлбөр гарч штэ те. Манай эмнэлгийн тухайд болохоор яаралтай тусламжийн тасгаар ирсэн гэсэн ч гэсэн яг тэр нэмэлт төлбөр нь болохоор гардаггүй гэдгээр онцлог байгаа. За дараагийн танилцуулах хэсэг нь болохоор бүртгэлийн хэсэг харагдаж байна. Бид нар өвчтнүүд маань те одоо солонгос хэлний бэрхшээл байна, хэл ойлгохгүй байна ч юм альсвал эмнэлгийнхэн татвартлыг бүтцийг ойлгож явахд хэцүү байна гэж ямар нэгэн бэрхшээл одоо учруулахгүйгээр бүртгэлээс нь эхлээд тооцоогоо хийгээд эмээ худалдаж аваад яв хүртэл нь одоо хүн нэг бүрийг дагаж яваад одоо чиглүүлж өгдөг байгаа. Тэгээд дараагийн тасаг болохоор энэ гэмтлийн тасаг харагдаж байна. Одоо ингээд эндээс бүгдээрээ дээшээ 2 давхар руу гарч 2 давхрын тасагтай танилцъя. Ингээд өнөөдөр онцлогын тасаг дээр шинжилгээ өгч байгаа хүмүүс за учраас бүгдээрээ хэлж байна. Баруун талын нүдийг хараад бүрэн За энэ төхөөрөмж бол ясны сэргэгчлэлтийн шинжилгээ хийгддэг төхөөрөмж харагдаж байна. За энэ уушигны багтаамжийн шинжилгээ үздэг тодорхойлдог шинжилгээний төхөөрөмж харагдаж байна. За энэ өрөө нь болохоор тонцгол шалгадаг төхөөрөмжтэй өрөө харагдаж байна. Тэгээд өвчтөн маань өөрөө энэ өрөөн рүү орж суугаад хаалгаа хаагаад чихвч зүгээд харин энэ төхөөрөмжнөд чимээ өгөө шалгадаг байгаа. За өнөөдрийн шинжилгээнд болсон байна. Тэгээд вакцины шинжилгээнд орсон хүмүүстээ эмнэлгээс ингээд 10,000 оны копны купон өгдөг байгаа. Та доошо богод кофе шопороо хүлээж аваарай. Ингээ 2 давхар гараад ирсэн байна. Одоо хам зогсож байгаа хүмүүсээ танилцуулъя. Манай олон үндэсний төвийн маань ахлагч. Тэгээд энэ болохоор совилогч хүн байгаа. Тэгээд бас Непал байгаа. Энэ болохоор манай эмнэлгийн ахлах совилогч юм гэдэг. Одоо та бүхэнд 2 давхрыг танилцуулахаар ингэж тусаж байна. 시작하세요. 여기는 수원중앙병원의 메인 원장님, 정성근 원장님이 내과 보시는 분이에요.
네. За энэ өрөө болохоор манай Суванжунгаан эмнэлгийн ерөнхий эмчийн одоо эмчилгээ хийдэг өр байна. Үзлэг хийдэг өр байна. 그리고 이쪽으로 잠깐만 오세요. За дараагийн өрөө нь 여기는 수원중앙병원 일내과라고 하고요. 여기는 이제 신장 투석하신 분들이나 뭐 요양하시는 분들이나 또 기타 뭐지? 다른 과도 많이 보시는 일내과 원장님이시고 за дараагийн өрөө болохоор 1 номерын дотрийн эмчийн маань өрөө харагдаж байна. Энэхүү өрөөнд болохоор одоо буурны төхөөрөмжөнд орсон байгаа өвчтнүүд ч юм уу те айсвал асрамжийн тасагт маань байгаа өвчтнүүд ирж үзүүлдэг тийм өрөө байгаа. 그리고 저희는 그 다문화 환자분들이 굉장히 많이 오시거든요. 네, 다문화 많아요. 환자분들이 그래서 이렇게 네팔, 베트남, 몽골, 뭐 기타 등등 많이 오세요. 아주. Тэгэхээр болохоор одоо олон үндэстний үйлчлэгчид маань өвчтнүүд маань маш их ирж үзүүлдэг байгаа. 병원에 오셔서 촬영해 주셔서 감사합니다. За 안녕하세요. манай 네네. багийн ахлагчтай танилцсан. 네네, 안녕하세요. 네네. 네네, 반갑습니다. 저희 병원에 오셔서 너무 감사합니다. 네네. 안녕하세요. 수원중앙병원 다문화센터 센터장 한명화입니다. Сайн байцгаана уу? Суванжунгаан эмнэлгийн одоо гадаад иргэдийн тасгийн ахлагч 황명화 байна. 네네. 저희 병원 1988년 정승근 내과부터 시작했고, 그 후부터는 1994년 12월 달에 저희 병원을 설립했습니다. 예, 이제 30년 넘었죠. 예. За 88 онд болохоор анх байгуулагдаад 94 онд болохоор яг нэгдсэн эмнэлэг рүү одоо томорч өөрчлөгдсөн. Одоо үүсэн байгуулагдсанаас хойш 30 гаруй жил болсон байна. 네, 맞아요. 그리고 지금 병원급으로 되어 있는 거고, 저희 다모아 센터 2015년 12월부터 시작해가지고 이제 10년 됐죠. 10년 돼가지고 저희 다모아 센터 처음에는 그냥 중국부터 시작했기는 했는데 2019년부터 몽골, 베트남, 네팔 이런 나라 분들이 통역분이 들어오셔가지고 예, 저희 병원 다모아 센터는 그냥 물론 다들 이식 중에는 그냥 통역이지만 근데 저희는 코디네이터입니다. 코디네이터 되면서 환자들한테 통역하면서 소통도 하고 어려운 거 좀 도와드리고 애로사항 이런 건 또 해결을 해드리고 여러 가지 다 제공을 하고 있고요. 그리고 의료 서비스도 저희가 제공하고 있습니다. 네. За манай гадаад иргэдийн тасаг маань болохоор 2015 онд байгуулагдаад одоо бараг 10 жил болж байгаа. Анх эхлээд яг хятад орчуулагчтайгаар эхэлжсэн бол 19 оноос эхлээд илүү орны орчуулагчид олон орны орчуулагчид орж ирээд одоо өдийг хүртэл бид нэ бүгдээрээ хамтдаа ажиллаж байна. 진짜 오는 환자들한테도 저희가 의료 서비스 면제하거나 의료 비용 이런 건 면제하거나 아니면 진짜 후원하거나 이런 식으로 하고 있어가지고 저희 병원에 오시게 되면 외국인한테는 진짜 혜택이 많이 드리고 있습니다. За тэгээ манай тасгийн ажилчид маань болохоор хэдийгээр яг орчуулагч гэсэн нэрээр ажиллаж байгаа ч гэсэн яг тэрнээсээ давсан координаторын хэмжээний үйлчлэгийг одоо ирж үзүүлж байгаа одоо үйлчлүүлж байгаа хүмүүстэй үзүүлж байгаа. 저희 지금 병원에 과는 12개 있어요. Тэгээ 12 төрлийн тасаг байгаа манай эмнэлэгт. 네, 내과, 일반 외과, 정형외과, 신경외과 이제 1월부터 들어올 거고, 그리고 신장내과, 정신과, 가정의학과, 영상의학과, 마취통증의학과, 한방과, 치과, 임상병리과 이렇게 돼 있어요. 네. Дотрийн тасаг, мэслийн тасаг, гэмтлийн тасаг, яаралтай тасламжийн тасаг, онцлогооны тасаг, шүдний тасаг гэх мэтчлэн одоо маш олон тасгууд үйл ажиллагаа явуулж байгаа. 네. 저희 병원은 물론 다 잘하긴 하는데, 근데 최근에 그냥 저희 환자들이 와가지고 그냥 일반 외과하고 정형외과 수술 받으러 오시는 환자분이 굉장히 많거든요. 일반 외과 맹장 수술이나 담낭 수술이나 이런 건 굉장히 잘하거든요. 저희 원장님 진짜 전문입니다. Тэгээ сүүлийн үед болохоор манай одоо мэслийн тасгаар үйлчлүүлж байгаа гадаад иргэдийн тоо бас нэмэгдсээр байгаа. 또 최근에 저희 그 부센터장님도 저랑 같이 합쳐서 일을 하고 계셔가지고 저희 부센터장님도 한 몇 마디 좀 하실 수 있을까요? За тэгээд одоо болохоор тасгийнхаа туслах даргаыг танилцуулъя. 네, 안녕하세요. 저 수원중앙병원 다문화 센터에서 부센터장이라고 합니다. 저 이름이 전미경입니다. За намайг Чонмигийн гэдэг. Би болохоор Суванжунгаан эмнэлгийн туслах даргаар ажиллаж байгаа хүн байна. 저는 이제 베트남 환자들이 담당이에요. 저 베트남 환자들이 여기 오면 잘 해주고, 이제 뭐 병원비나 그런 건 뭐
많이 혜택받게 해주고 그 등록도 해주면서 이제 어려운 경우 있으면 또 많이 할인해주고 잘 주세요. За би болохоор Вьетнам үйлчлүүлэгчтэй хариуцаж ажилладаг. Тэгээ Вьетнам хүмүүсийн маань одоо төлбөр төлгөөс ахгуулаад ямар нэгэн хүнд хэцүү нөхцөл байдал юм бол тэр болгон дээр нь хямдрал авах тал дээр ч юм уу те бүгдээрэн дээр нь хийж ажилладаг, тусаж ажилладаг байгаа. 저희 병원 의료보험은 있든 없든, 예, 저희 병원은 오셔가지고 진료 받으시게 되면 저희가 의료비 이런 거 많이 혜택이 드리고 또 좋은 통역 서비스 드리고 있습니다. 저희 병원 많이 찾아오십시오. 예, 비자도 필요 없습니다. 비자 어떤 비자이든, 예, 의료보험 되든 안 되든 저희 병원에서 다 혜택이 드리고 있어가지고 그냥 저희 병원 많이 찾아오십시오. За манай эмнэлгийн тухайд даатгалтай байсан ч даатгалгүй байсан ч бас визгүй байсан ч гэсэн ямар санаа зовх асуудалгүйгээр ирж үйлчлэгээ аваад бас хямдрал хөнгөлөлт авах боломжтой байгаа шүү. Тэгээд манайхаа маань зөндөө хурж үйлчлүүлээрэй. 감사합니다. За ингээд манай эмнэлгийн 9 давхурд гарч ирлээ. ямар гоё газар ээ. Тийм бааз. За энд болохоор ийшээ хоолны газар байгаа. Олон үндэстэн зориулсан хоол гардаг байгаа. Гоё За юм биш үү? харин эдгээр тал руугаа болохоор гар салхилах зориулалттай тал байна. Гоё юм биш үү? Та тэгвэл бас тэг чөлөө цагаараа гараад кофе уугаас энэ ийм гоё. Тий, агаарлах боломжтой хэсэг байгаа тийм. Зөө зөө. За тэгээ одоо эгч нь бас ингээд нөө даатгалын ажил хийдэг байхгүй юу? Тэгээд даатгалын талаар бас монгол хүмүүстээ мэдээлэл өгье гэж бодоод контентдаас оруулж байгаа. Тэгээд чиний хувьд болохоор энэ солонгостоос одоо амьдраад бас тийм ээ нэлээд хэдэн жил болцсон. Тэгээд солонгосын бас нөгөө даатгал гэдэг юм бас мэддэг байгаа шүү дээ. Тэгэхээр даатгал гэдэг юмыг ер нь хэр зэрэг ойлголттой байдгүй. Улсын даатгал, одоо даатгалгүй хүн нэмэлт даатгал гэж байдаг тийм. Тэрний талаар ер нь хэр мэдлэгтэй байдаг вэ? Бас монголчууд одоо тийм ээ солонгостой монголчуудаас хэлээ зөвлөх юм бас байна уу? Аха. Даатгалын тухайд гэх юм бол одоо бид нэр өөрсдөө хийдгээр даатгалын компанид ажилладаг ч гэсэндээ одоо хүн холбогдох юм бол хамгийн эхлээд асуудаг асуулт маань та даатгалтай юу гэсэн асуулт байдаг байхгүй юу? Яагаад гэвэл даатгалтай юу эсвэл байхгүй гэдгээс шалтгаалаад ингээд бид нэр бас юу хийх хэрэгтэй вэ гэж тодорхой болдог учраас тий. Одоо чинь ямар ч даатгалгүй хүн ороод ирэх юм бол шууд одоо энэ манай эмнэлэгч 2 дугаар шатлалын эмнэлэг байна тий. Шинжилгээний үн хааш өвчтнөөс гарах зардал ингээл бодохоор тий. Тэгээд за жишээлбэл даатгалтай байлаа гэж бодъё. Тэгээ улсын даатгалтай байлаа гэхэд одоо манад ерөнхий мэслийн засаг байгаа юм чинь олгооны хаалганд орлоо гэж бодъё л та тий. Олгооны хаалганд ороод гарч ирэхэд даатгалтай байсан ч гэсэн одоо хөнгөлөгдөөд 2 сая орчим вон ч юм уу гарч байгаа байхгүй юу? За тэгээ хувийн даатгалтай хүмүүсийг харах юм бол одоо хэдийгээр бас би энэ өвдөл он шаваал тий сэтгэл санаа ч гэсэн хэцүү хүний нутагт байгаа ч гэсэн ядчил дээрээс нь нэмээд санхүүгийн дарамт тэр хүн дээр өчрөх байгааг ингээ харахаар аягүй сайхан байдаг. Тэгээд миний зүгээс одоо үзэгчтэй хандаж хэлэхэд ер нь зөвхөн улсын даатгал одоо найдаж тий ганцхан улсын даатгалтайгаар явуулгүйгээр хувийн даатгалыг бас ингээ сар болгон жоохон мөнгө төлнө шүү дээ. Тодорхой хэмжээний мөнгө тогтмол төлж явах нь танд бас нэг одоо баталгаа болж байгаа шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. За одоо уйлаа үзэгчдтэй тийм ээ нэмэлтээр хийх юм юу вэ? За манай эмнэлгийн тухайд болохоор одоо Суван хотод барилж байгаа. Ойрхон метроны явдал юм уу Суван явд тэгээ Суван шичээ явд байгаа. Суван явд болон Суван шичээгээс автобусын суугаад манай эмнэлэг ирэх байгаа. Тэгээд өөр асуух зүйл гарч ирэх юм бол миний утасны дугаараар бас холбогдоод асуугаарай гэж хэлмээр байна. 수원중앙병원 화이팅!